Тэнгэр телевизтэй хамтаагаад баярлалаа үзэгчдээ. COP17 шууд дамжуулалтын хөтөлбөр үргэлжилж байна. Шууд дамжуулагчийн хамтрагч, доктортой хөгжил маллаалагч Усны элч Голомт баг, шууд дамжуулагчийн хамтрагч Mobilmet Group манай студид эрчим хүчний сайд найдлаа хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна уу. Цаг гарган хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. За. Тэгэхээр ер нь эрчим хүчний яамны зүгээс энэ COP17 хуралд ямар байр суурьтай оролцож байгаа вэ? За, COP17 болвол нэгдсэн үндэсний байгууллагын хүрээнд олон улсууд оролцдог. Одоо бодлого тодорхойлогчдын сайд нар, төрийн албан тушаалтнууд, санхүүгийн байгууллагын байгаль орчны мэргэжлүүд тал талын лидерүүд ордог юм өргөн өрөөний хурал юм байна. Тэгэхээр олон хүн цуглаж байгаа бол яг энэ дээр бид нар чухал улсуудаа хийж авах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт гэдэг юм бол яаж авах хэрэгтэй. Өөрсөндөө танилцуулмаар байгаа мэдээлэлээ танилцуулах хэрэгтэй. Тэгэхээр бидний зөвхөн хурал гэж харж болохгүй, бид нар хүссэн юм аа дэлхийд түгэх боломж байна. Бас ингээд Монголд гадаад явахгүйгээр Монголд хүрэлцэн ирсэн байгаа завшааныг ашиглаад олон улсууд хийгээд авах хэрэгтэй юм аа. Эрчим хүчний салбарын хувьд бид нар өнөө өглөө тухайлбал эрчим хүчний шилжилтийн стратеги гэж гаргасан байна. Шилжилтийн стратеги танилцууллаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 2050 он хүртэл Монгол улс ер нь юунаас эрчим хүчээ гаргаж авах юм бэ? Хэдэн хувийн нүүрс байх юм? Цаашдаа сэргээгт эрчим хүч нар салхиж байгаа бол хэдэн үе хүрэх юм? За мөн цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх юм уу? Улс төрчин эрчим хүчийг хөгжүүлэх юм уу? Хизээ хөгжүүлэх юм гэдэг юм цаашдаа барьж байгаа тэр стратеги гэдэг юм бол чиглэлүүдээ хөрөнгө оруулагч олон улсын түншүүдэд танилцуулах нь маш чухал юм аа. Ингэж байж одоо хөрөнгө оруулагчдад ярьж эхэлнэ. Ингэж байж хоёр талын олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой төслүүд дээр дэмжлэг авах хамтын ажиллах боломж үүсэх юм байна. Түүнээс яах гэж байгаа нь тодорхойгүй, хийх гэж байгаа хэсэг нь тодорхойгүй, хаашаа явж байгаа нь тодорхойгүй газар хинч хамтрахгүй юм аа. Тэгээ энэ талаараа COP17 бол эрчим хүчний салбарын онцгой чухал юм байна. Тэгээд дэлхийн нийтээрээ ногоон эрчим хүч рүү, сэргээгт эрчим хүч рүү шилжих тухай яриад маш олон жил өнгөрлөө. Гэвч манай улсын тухай тэгвэл одоо нүүрснээс гол эрчим хүчийг хангаж байгаа, нүүрснээс хамааралтай эдийн засагтай байгаа улсын хувьд ер нь яг энэ сэргээгт эрчим хүч, ногоон эрчим хүч рүү шилжих нь бас л тийм бусад орнуудтай харьцуулахад сорилт даваа болоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үед бид нар хэрхэн ухаалгаар ногоон эрчим хүч рүү шилжих вэ? Энэ тал дээр бас та байр суурь хаваалцаж. Өнөөдөр Монгол улсууд одоо бид нар үйлдвэрлэж байгаа эрчим хүчний суурилсан хүчин чадлын 82% нь одоо нүүрс байгаа. За 18% нь сэргээгт эрчим хүч. Яг үйлдвэрлээд хэрэгжилж байгаа түвшиндээ хүрэх юм бол 8.5% нь зөвхөн сэргээгтийг хэрэгжилж байгаа. Өөрөөр хэлбэл 92% нь нүүрснээс гаргасан захиргаан эрчим хүч хэрэгжилж байна гэсэн үг. За шилжилтийн стратеги гэж байгаа нь чухам яг энийг хэлж байгаа юм л. Цаашдаа ерөн зөв Монгол улсын нүүрсний хэрэглээг ямар түвшинд байлгах юм, сэргээгтийг хөгжүүлэх юм уу, яах юм гэдэг. Олон улсад хүлээсэн үүргээр 2030 онд Монгол улс нийт суурилсан хүчин чадлынхаа 30%-ийг сэргээгт буюу нар салхинаас гаргаж авах ёстой. За энийг бол зорилтонд бас тодорхой баталж оруулсан байгаа. За зөв нэг юм онцолж хэлмээр байна. Монгол улсаас нүүрсээр баян 180 тэрбум одоо тогтоогдсон шүү. Тэрбум тонн нүүрсний нөөцтэй асар баян. Нөгөө талаасаа бас бүр баян нь сэргээгт эрчим хүч нар салхины асар баян орон. Тийм болохоор бидний хувьд ингээд одоо шилжилтийн стратеги юм уу ногоон хөгжил ярихаар учир зүггүй бүх юмыг ногоон болгож ойлгож болохгүй. Бид нар Монгол улсын эцсийн зорилго бол ногоон болохгүйгүй, эрчим хүчний эцсийн зорилго бол ногоон болохгүйгүй. Яаж аюулгүй чанартай эрчим хүчийг аль болох цэвэрхэн их усрээс, сэргээгт их усрээс аваад ингээд чанартайгаар иргэддээ хүргэх вэ, аюулгүй байдлаа чангах вэ, эрчим хүчний хараат ус байдалд яаж хүрэх вэ гэдэг нь үндсэн зорилго юм байгаа маа. Тийм болохоор яг энэ зорилгын хүрээнд гаргасан тэр эрчим хүчний шилжилтийн стратеги бол яг энэ зорилгоор гаргасан юм байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар ямар ч гэсэн нүүрсний хэрэглээг шат дараалтаа буулгана. Инглээгээд эрчим хүчнийхээ аюулгүй байдлыг бас давхар хангаж байгаа. Тэгэхээр цаанад орлуулах эрчим хүчний их усруудыг бас хөгжүүлнэ. Одооноос хүний нөөцөөс ахуулаад чадах хөрөнгө оруулалтын чадваруудаа бүрдүүлнэ гэсэн. Яг үнэ тантай 100% санал нийлж байна. Бид бүхэн эрчим хүчний хараат бос байдалтай болох нь бидний хамгийн нэн тэрүүн зорилго юм уу гэж харж байгаа л да. Тэгэхээр бас яг нүүрс гэхдээ тэрэнгүү асар их нүүрсний одоо их үүсвэртэй байгаа юм чинь тэрийг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах нь бол мэдээж чухал. Гэхдээ нүүрснээс гарах одоо нүүрс хүчлийн хийнээс болоод бид нар нүүрснээс татгалзъя гэдэг яриа гарч байгаа шүү дээ. Харин энийг өөр технологиор ч юм уу те гарах нүүрс хүчлийн хийг нь багасгах тийм технологийн талаар судалж бас болох юм болоо. Энэ тал дээр бас ямар болов байх вэ? Яг зөв асуулт. Ерөн зөвөр Монгол улс нэгэн тийм нүүрсээр баян
Тэгэхээр бид нар нүүрсээ ашиглахгүй гэж хайж болохгүй. Харин зүгээр нүүрсээ ашиглахдаа ямар төвшөнд, ямар технологиор юунд ашиглах вэ гэдгээд бодох хэрэгтэй гэж байна. Түүнээс одоо бид нар ингээд ямар нэгэн бодлого гаргаад тодорхой хэрэгжүүлэхгүй болвол бид нар бараг 100% нүүрсэл төлдөг, утаа гаргадаг, ийм хуучин технологитойгоо, хуучин гарга бартайгаа ингээд одоо юу гэдэг үлдэх гээд байгаа юм. Тийм болохоор нүүрсээ ашиглахдаа яаж ухаалаг ашиглах юм? Яаж байгаль орчинд ээлтэйгээр ашиглах юм? Тэрний хажуугаар хэрвээ бид нар тийм хямдхан сэргээхдгийн одоо нар байна. Монгол улс бол 365 хоногийн дийлэнхийн нартай байдаг цөөхөн улсын нэг салхи байна. Одоо ч гэсэн ингээд салхилж байна. Тэр энэ их нөөцийг ийм хямдхан байгалаас өгдсөн, өвгдөөсөөс өгсөн юм өгдөл байгаа юм. Энийг ашиглаж болохгүй билээ гэдэг л асуудал байгаа байхгүй. Энийг ашиглаад тэр нь хямдхан байх юм бол нүүрсээ бид нар нөөж болно. Өөр технологиор, өөр зорилгоор ашиглах юм мундахгүй. Тэг яг таны хэлсэнчлэн бас сэргээгдэх эрчим хүчээ бид нар хөгжүүлье гэхээр анхны хөрөнгө оруулалт нь маш өндөр байдаг. Тэм ч учраас гадны улсын ялангуяа Япон улсаас хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс ирээд яг нөгөө нэг тариф дээрээ гацдаг байсан бол бид нар эрчим хүчний тарифа чөлөөлсөн шүү дээ. Үүнээс хойш ер нь ямар өөрчлөлтүүд ажиглагдж байна? Хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа юу? За, Монгол улсын эрчим хүчний систем одоо асуудалтай байгаа нь үнэн. Чадлын дутагдaltaй. Өөрөөр хэлбэл бид нар импортоор нийт захиргааны эрчим хүчнийхээ 22%-ийг одоо гаднаас авч байна. Оросоос, Хятадаас авч байна. За, бас ингээд хуучирсан технологи гээд ер нь засвар үйлчлэгээ дутуу байсан ингээд ер нь зул ингээд хүнд асуудалтай байгаа нь үнэн. Гэхдээ бид нар энэ асуудлыг бол богино хугацаанд авч чаднаа. Энэ өвлийг ч гэсэндээ бид нар асуудалгүй давсаар ирсэн зүгээр яг мэдээж эрсдэл байгаа. Тэр эрсдлийг даван туулах бүхий л арга хэмжээг авч байгаа. Одоо манай салбарын инженерүүд болон бусад одоо энэ салбарынхан бол асуудалгүйний давна. Зүгээр бид нар энийг асуудал гэж үзэхгүй байгаа. Богино хугацааны асуудал бид нар яаж игээд давна. Энд дээр тулгуур гол анхаарлыг энд хандуулж байгаа. Гэхдээ Монгол улсын эрчим хүчний хөгжлийн одоо зам нь бол Монголоос гадна байгаа. Бид энэ хязгааргүй эрчим хүчээ эрчим хүчний улам их одоо ангасан байдалд ороод байгаа, хэрэгцээ нэмэгдэж байгаа дэлхийдээ бүс нутгийн орнуудад хуваалцах хэрэгтэй юм байна. Ингэжээж эрчим хүчний салбар үйлдвэрлэл алдагдал хүрдэг биш, үйлдвэрлэж мөнгө олдог, дэлхийн түвшний мэргэжлүүдийг бэлддэг, дэлхийн түвшний тариф, үн, бусад бүхий л өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй байна. Тэгэхин тул бид нар зөвхөн нүүрс биш, сэргээгтийн асар их нөөцөө ашиглах хэрэгтэй байгаа. Ус төрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх хэрэгтэй байгаа. За мөн нэмээд бас бусад улсаас хөгжүүлж байхад бид бас цөм эрчим хүчийг гэсэндээ хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Тэр нь зүгээр ямар ч сан Монгол бол магадгүй нүүрс бол хичнээн их байлаач нэг өдөр дуусна. Харин сэргээгт эрчим хүч бол дэлхийд сүнждэггүй юм болвол нар салхи бол байсаа байх болно. Монгол орн орж ирсэн цагт энэ эрчим хүчүүд үйлдвэрлэгцээр байх болно. Тэгэхээр яг энэ чиглэл рүү бодлого явж байгаа. Тэгэхээр өнөөдөр хоёулаа яг төлжилт болон газрын дороотлын эсрэг COP 17 дугаар хурлын үеэр ярилцаа сууж шүү дээ. Тийм учраас ер нь яг эрчим хүчний салбар маань өөрөө энэ төлжилт газрын дороотолтой тэмцэхэд ямар үүрэг гүйцэтгэх вэ? Энэ талаар та хэлж өгөөч. За, бид нар сэргээгт эрчим хүч ярьж байна. Бас чухал асуулт. Үнэхээр цөлжилт гэдэг эрчим хүч ямар хамаатай гэж асуултын харбуу төрж байгаа. Тэгэхээр бид нар сэргээгт эрчим хүч ярьж байна. За, нүүрсийг яаж олборлдог вэ? Ухдаг, шороо бужигнадаг, зөөдөг, тоос гардаг, газар цөлждөг. За, сэргээгт эрчим хүчийг хөгжүүлж чадах юм бол бид нар тэр ухах, газар ухах, тоос бужигнах шаардлагагүй болж байгаа. За, ингээд энийг багасгана гэсэн. Нөгөө талаас сэргээгт эрчим хүч ягаад цөлжилтөөс холбогдож байна гэхээр салхиных байна уу, нарных нь ялангуяа нарны панел бол одоо баг хүн болгон мэдчихэж байгаа. Маш их том газар эзэлдэг. Одоо талаар нэг л юм панел байна гэсэн шүү дээ. Тэгээ эн чинь бол яг газартаа яавал зөв байх вэ гэдэг талаас нь бодож уйлдуулах ёстой. Дээр нь малын бэлчээр, малчин өрхийн одоо нийгмийн асуудал амжиргаа тэрнтэй яаж холбогдох вэ? Сумын хөгжилтөө бэлчээрийн менежменттэй яаж уйлдах вэ гэдэг тусдаа бас асуудал байгаад байгаа. Жишээлбэл одоо хятадчсан тийм жишээ байна л да. Цөлд нарны панел тавиад ингээд панел тавихаар чинь сүйдэрлэнэ гэж байгаа чинь газрын чийг алдагдал нь багасна. Газрын чийг алдагдлаа багаснаа гэж байгаа нь өвсний ургалт нэмэгдээд байгаа тохиолдол байгаа. Тэгэхээр тэр дор нь одоо бог малыг бэлчээдэг, хослуулдаг. За доорноос хүлэмжийн аж ахуй хөгжүүлдэг. Ингээд нэг юм аж ахуйтайгаа хослуулад одоо сэргээгт эрчим хүч хөгжүүлж байгаа тохиолдол одоо ялангуяа манай урд түвшүүд их байна. Тэгэхээр энийг бол тэр талаас нь бас харах хэрэгтэй. Түүнээс аль нэг нь байх ёсгүй. Бүгднийг нь хослуулад, уйлдуулад, иргэнч, маланч, эрчим хүчин ч гэсэн ингээд хамтдаа өөр ашигтай байхыг зөв бодлого гэж хэлнэ. Эцэст нь танаас энэ хурлаас ер нь ямар үр дүн хүлээж байгаа вэ гэдгийг тань асуумаар байна. За, нэгдүгээрт одоо сая өнөөдөр ихэд
бид нар түрүү хэлсэн Монгол Улсын эрчим хүчний салбарын бодлого хаашаа явж байгааг танилцууллаа. Хөрөнгө оруулагчид ирсэн зочдод. За энэ цааш олон улсад хүрнэ гэсэн. Хоёрдугаарт нэлээд олон уулзлууд хийлээ. Жишээлбэл Их Британи Умард Ирландын нэгдсэн манд улсын томоохон төлөөлөгчтэй уулзлаа. Германы бас нэлээд томоохон бодлого тодорхойлогчтой уулзлаа. Энийний цаана эрчим хүчний хамтын ажиллагаа, эрчим хүчний хараал ус байдал болоход ямар бодлого байх вэ? Яаж хамтран ажиллах вэ? Энэ төслүүд явж байгаа. За мөн бас олон улсын санхүүгийн байгууллагуудтай Азийн дэд үтсийн хөгжлийн банкныхантай сайн уулзлаа. Гэт энэ гол нь Улаанбаатарт энд суунгаа ажиллаа хийнгээ ийш тийшээ явахгүйгээр илүү зардал гаргахгүйгээр олон юм чухал хүмүүстэй уулзах нь бол үнэхээр бас цаг зардал хэмжих асуудал юм аа. За цаг гарган ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ бид бүхэн эрчим хүчний сайд найдлаатай уулзаж түүний байр суурийг сонслоо. COP17 шууд амжилтыг хөтөлбөр үргэлжилж байна. Бид бүхэн өргөжлүүлэн онцлог зочдын байр суурийг хүргэсээр ахолно.